За өрөөд. Үүдээс үрээ бичиж. За энэ өөрхөн татвар яах ч яваа. Машин авъя. Ямар машин? 4 жил үлээлээ. Яа, бас удаа үлээсэн шүү дээ. Бас яалч гээд ивчээстэй юм. За, сайн ахаа. За. Тэр мэд. Сюрприз. Хаана вэ? Харин хаав. За, гараад өгч. Хэдүүлээ одоо зөндөө удаа үлээлээ дисхэн үү? Юу ээж юу? Үгүй машин байгаа юм. Жиж баг шууд өөр машин. Та ямар машин бэлдээд тавьчих би? Эвдлээ шүү. Хаа? Эвдлээ шүү. Өө амжсангүй штэ. Энийг төр унаа гэж зэ. Угаас яагаад амжсан? Цаана дуурайд байна да. Ороод байна. Тэ. Мэдсэн үү? Сайн байцгаана уу. За өнөөдөр бид нэг олонний тайл мундаг залуугийн машиныг янзлахаар бэлэн болсон байгаа. За энэ машин маань одоо Английн Jaguar гэдэг купе загварын ийм машин. Монголдо загвараараа одоо ганцхан шиг байгаа ийм машин байна. За энэ машиныг бид нэр одоо бөөнөрөө нийлээд баг бүрдүүлж хагаад гоё машин болгоод гаргахаар бэлдсэн байна. За тэр багийнхантайгаа танилцъя. Автоховслол Монгол нэвтрүүлгийн хамтрагч нар тавтамар залуус. За манай багийнхан одоо бидний хамтаараа бүтээх эхний машин маань энэ Jaguar гэдэг купе машин. За энэ машин дээр бөөнөрөө өөрсдийнхээ шийдлэр чадах боломжтой нөхцөлтэй юмнуудаа бүгдээр энэ машин дээр хийж үзүүлнэ. За тэр тухайга бөөнөрөөс ширээн дээр суугаа сайхан аль бисоор яриад. Окей. За манайхаа ингээд хийгдэх байгаа машиныхаа ерөнхий загвар стилийн ерөнхийд мэдээд авсан учраас luxury sport маягийн тийм машин шүү дээ. Тэгээ бид нар нөгөө хэлгэж байгаа хүмүүс маань өөрсдөө өнгөнийхөө шийдэл тодорхой зүйлүүдээ ерөнхийд нь ингээд өгсөн байдیں۔ Тэгээ тэрнийхээ дагуу тухайн хүнийхээ захиалгын дагуу 70% нь гүйцэтгэлийнхаа 30% нь бол бид нэр өөрсдөө шийдээд хийх боломжтой гэсэн үг. Ингээд гадна талын экстерьерийн байдал болохоор ерөнхий яг өөрийнх нь загварын ерөнхийд нь бариад тэгээд өнгийн нь болохоор нэг тийм металтай бүдэг ягаандууд хийн өнгөөр шийдсэн байна. Тэгээд дотор талын нь болохоор цагаан гоё тийм сүүн цагаан юм шиг тийм гоё цагаан өнгөөр 90%, 10% нь одоо өөр дээр нь байгаа тэр ягаан өнгийг оруулаад тийм маягаар. За тэгээд гадна гэрэлтүүлэг явна. Интерьер дотор талын салооны арьсан бүх юмнууд явна. За тэгээд панелийн хэсгүүдийн одоо карбон ч юм уу, EG график ч юм уу алигээр нь хийж болно гэсэн. За мөн гадна тал дээр нь одоо хамгийн сүүлд нь будга хамгаалтын хуулах, тунгалагч байж болно, матч байж болно. Тухайн үед ярьж байгаад бүгдээрээ хийчихнэ. За гэрэлтүүлгийг ерөнхийд нь их гэрэл тэгээд арын гэрэл өөр илүүдл ямар гэрлүүд хийж болохоор тийм ээ тэрийг ярьж байгаад хийчихнэ. За хөгжмийн асуудлыг бас тодорхой хэмжээгээр боломжийн шийдлээр шийдээд хийчихнэ. За ерөнхийдөө ингээд одоо манай дээр өшөө нэмээд манай багт чинь нөгөө цахилгааны асуудлын ерөнхийд нь хариуцаад хийх нэг залуу байгаа. За мөн дулаалга дуучин дээр вакуум хэсэг дээр бас нэг залуу ирж ажиллах хэрэгтэй. За мөн одоо обод дугуун дээр болно ярилцсан хүн байгаа. Гэхдээ бид нар дээр ирэх хэрэггүй мэддэхгүй байна. За энэ мэдчихлээ. За тэгээд одоо бүгдээрээ хийх юм тодорхой ингээд мэдээд авцсан учраас юу хийхийг мэдсэн учраас өөрсдийнхөө бид нар ийм үйл ажиллагаа явуулдаг, ийм хариуцна, ингэн тэгнэ гэдгээ товчхон танилцуулаад явчих тийм ээ. За манайхаас эхлэх үү. За баруун талаас явчих. За манайх хамгаалтын хуулга Wings Motors мөгийн байна. Хамгаалтын хуулга ер нь хийхин давуу тал бол машины одоо гой будгийг хэрэглээний сэв зураас тий будгийг хамгаалах зорилттой
Тэнгүүд миний гарт одоо энэ хоёр төрлийн хуулга байгаа. Энэ маань яадаг гэхээр одоо энэ хэмжих багцаар үзүүлж байна. 11 миль буюу энэ зузаа хуулга нь машины урд хойд гүпэртэй одоо нөө юмд өртөхөөс хамгийн их өртдөг юу болохоор энэ зузаа хуулга тавигддаг байгаа. Одоо хамгийн түгээмэл нь гялгар мат хоёр л байгаа Тийм гялгар мат. Тэгээ ер нь ингэндэ одоо бидний нөгөө өнгөн одоо үйлдвэрээс гардаг нөгөө кодтой бодог биш учраас эрсдлийг заавал хамгаалах хэрэгтэй. Ямар нэгэн жижиг эрсдлийг. Тийм учраас хуулган дээр хамгаалалт заавал хийгдэнэ. За тэгээд товчхон дараа нь үйл ажиллагаа бол тэгээ явж явах үедээ бүгдээрээ давхар нари юмнуудаа хийлээ явчихна. За дараагийнх нь. Сайн байцгаана уу? Автовс Монголиагийн үүсгэн байгуулагч амарсан авна. За тэгэхээр ОБО манай хоёр болохоор автовсл гээд энэний төрөвчийн дугаарт нэг прожектыг хамтарч ажилласан байж байгаа. Тэгээд одоо манай хувьд бол ОБОтой хамтарч байгаа хоёр дахь прожект байна болж байна. За тэгээд манай компани болохоор ерөнхийдөө автомашины дотортлын арьсан суудал тэгээд салон тааз гээд машины интерьерийг хийдэг тим компани байж байгаа. Тэгээ энэ машин дээр болохоор ер нь миний бодож байгаагаар гадна талаа ерөнхийдөө нөгөө тим ягаан өнгөөр будж байгаа юм байна. Тэгээд эзнийх нь өөрийнх нь захиалагчийн маань хүсэлт болохоор тим цайвар цагаан өнгө гэдэг. Тий дотор талаа тий. Тий дотор. Урьдчилаад арьс марьсаа бүгдийн захиад авцсан байна. Тэгэхээр нөгөө цагаан өнгийн арьсаараа явуулаад оёдлын нөгөө хавчуурах гэж байдаг. Тэрийг манайх яг гадна талынхаа өнгөтэй адилхан тим хавчуурах оруулчвал ер нь их гоё зохимжтой байх болов уу гэж бодож байна. Тэгээд мэдээж тааз урд салон тэгээд хаалганы панелууд гэл ингээл зөндөө юм байна. Хөгжим энтергээд ерөнхийдөө бас зохицлыг харж байгаа. Мэдээж бас машиныхаа өөрийнх нь одоо нөгөө нэг хуучны загварыг бас аль болох алдагдуулахгүй. Гэхдээ бас гоё шин болох тийм үгээс. Дээрээс нь бас нөгөө захиалагчийнхаа бас нэг тийм өөрийнх нь характерыг бас жоохон шингээж өгвөл зүгээр байх гэж бодож байгаа. Тэгээд явцын нүд юу болох нэг. Тэгээ ер нь өөрийнхөө нөгөө одоо яг нууцлаа дийлгэх гэж байна. Одоо яг дийлгэх гэж байна. Зүгээр өөрийнхөө нөгөө нэг одоо хүмүүс чинь гоё гоч нэр өгдөг штэ. Яг тэрэн шиг өөрийнх нь нөгөө нэг имиж бас нэг нэр байгаа байхгүй. Тэрийг өөрөө нөгөө юугаар гадаад хэвлүүлээд бариад түрээд ирэх баг. Тэрийн машин дээр нь бүгдээрээ пакка наагаад өгч байна. Тий. За тиймэрхүү маркаар л. За тэгээ дараа нь явж тунда бүр гоё үүсгээд танилцуулаад ингээд цаашаа олон юм хийх учраас тий. За сайн бацхан уу. VIP Tuning Club House-ийн үүсгэн байгуулагч. За VIP Tuning Club House маань одоо автомашинуудыг VIP Tuning төрөл рүү ер нь бол бас чиглэж ажиллахаар зорчоод байгаа. За манай зүгээс бол хийхэд Автохаус Монголитой ер нь бол бас хамтарч ажилладаг. За одоо хаалганы хавцсан дээр бас тодорхой хэмжээний нэмэлт яригч ус болгох. За хаалганы хавц болон салон дээр гэрэл чимэглэлүүд одоо чимэглэлээр ажлууд ер нь хийн гэж бол бодож байгаа. За хойдлын багажинд нь бас мөн яригч нар тодорхой хэмжээний чимэглэлээр ажлууд бас хийнэ. Тэгээд мотор тэр явах анги бүгдийн нөгөө swap хийгээд одоо бидний хэлж мэддгээр нөгөө 1GZ гэдэг турбото бас боломжийн бяртаа гоё мотор л доо. Тэрийг тэгээ хотоор байнгын хэрэглээнд гоё чамын ингээ унаа явж байгаа учраас автомат болгож байгаа. Тэгэл доод явахын анги ингээ бүгдийн ерөнхийд нь маш их юм өөрчилж байгаа. Тэр болгоныг бүгдээрээ ингээ явцсан. Бүрэн шинэ машин тэгээд ингээ бүрэн гоё шинэ машин болгоход гаргана да. Тийм шүү дээ. Цаашдаа олон юм хүлээж байгаа шүү. Залуус хичээгээд үзээд байна да. Тэгээ гол зорилго нь бидний дараагийн нэг гол зорилго. Ер нь одоо бүгдээрээ гоё яриа шийдсэн дээр шүү дээ. Дараагийн зорилго маань юу гэхээр одоо юм хийх гэж бодох амархан тийм үү? Хийлгэх гэж бодох бас амархан. Яг эцсийн тэрний хамгийн гол түлхээс нь юу гэхээр эдийн засаг. Тэ? Эдийн засаг гэдэг байхгүй. Тэгэнгүүт бид нар аль болох тэр эдийн засаг дээр ингээд нэг боломжийн шийдэл гаргаж юм зарах тийм боломж баг мөртлөөс ингээд нэг аюу дэврэн сэтгэлтэй олон хүн байна шнэ. Залуучууд. Тэднэрийгээ дэмжиж бүгдээрээ нэг тийм суглаан маягаар олон хүмүүс цуглуулж агаад тэдэр дотроосоо нэг юм уу хоёрын ч юм уу машины үнгүүгээр тэр суглааныхын зардлаар нь янзалж өгдөг тим систем рүү орох бодолтой байхгүй да. Хамгийн бидний гол зорилго тэр. Тэгээд хугацааг бас богинохон болох. Яагаад тэгэхээр чаддаг юм аа бүнээр хийж байгаа учраас
богино зайд одоо 14 хоног ч юм уу. За сард нэг ч юм уу. Тэгээ үнэхээр хүн их болоод олон хүсээд ингэж ах юм бол сард 2 их ч юм уу гаргадаг. Тим юм руу орох хамгийн том зорилготой. Болж гин үү? болж байна. Тэгэл хотын голмаар Оба автобус биш шүү дээ. Энд чинь зүгээр автобус Монгол шүү заяа. Одоо хамтрагч нар болсон шүү дээ бид нар чинь. Ганцхан обо хийдэг биш. Дээр үед бол ганцхан обо хийгээл ингээл бүх юм аягээл обо автобус гэж явдаг байсан байхгүй юу? Одоо бол энэ болохоор автобус Монголд бөөнөр хамтраа хийж байгаа учраас. Тэгээд автобус Монголд гэдэг нэвтрүүлгээ ингээд цааш нь явуулах. Удаан олон жил гоё болох. Монголын Улаанбаатарын замаар олон гоё машинтай залуучууд сүлжилтэд давхдаг ийм юм руу орохыг хичээж байгаа. Болж гин үү? Болж байна. Хичээцгэндээ тэгэл тий. Өшөө баг нэмэгдвэл бид нэр хүлээж авах нээлттэй тий. Өөр чаддаг, өөр Монголдо юм хийдэг автын холбоотой ийм мундаг залуучууд одоо сүүлийн зөндөө байгаа шүү дээ. Тэр залуучуудыг бас нэгтгэхийг мөрөдөж байгаа. Тэрийгээ ч гэсэндээ бий болохыг хүснэ. За нэг иймэрхүү л даа хэдүүлээ. Тэгээд маргаашнаас эхлээд үндсэн ажил руугаа ярилцаад шийдээд орцохондоо. Окей. Бүгдээрээ амжаа. За амжилттай. За амжилт. Сайн байцгаана уу? Энэхүү бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Оба Custom Club-ийн Ока байна. За тэгээд энэхүү Jaguar XJS машин маань эзэндээ очиход бол цөөхий тоног үлдсэн байна. Тэрхүү гайхалтай мөчийг бичлэгээр харцгаая. Машинтайгаа нэг тулгачих юм уу? За сайн байцгаана уу залуусаа. За өнөөдөр болохоор Обо ахын маань одоо бүтээл болох. Одоо энэ болохоор 1993 оны Jaguar загварын машин байгаа. За манай одоо ангуучийн одоо хайртай хүлэг гэсэн. За тэгээд ерөнхийдөө бол би болохоор Цэмбэ авто гэрлийн захирал найдан дэрж байгаа. За тэгээ манайх ерөнхийдөө энэхүү машин дээр ер нь бол маш олон одоо автомашин тоногддог залуучууд хамтарч ерөнхийдөө Обо ахтайгаа хамтраад иймэрхүү автоөсөлгээд төслийг эхлүүлсэн байгаа. За тэгээд тэрэн дээр болохоор одоо гэрлэн жишээ нь манай Цэмбэ авто гэрэл хариуцж хийсэн баг жишээтэй. За суудлан гэвэл автохаус, цахилгаан гэвэл жааги, за гаднах деталь, мотор, агрегат гэвэл Обо ах маань хийсэн байгаа. За тэгээд алсаа гэ залуу маань саунд систем, замун доторлогоон дээр оролцсон гэсэн. За тэгээд ерөөхдөө товчхондоо нуршлаггүйгээр яриг гэвэл манайх болохоор гэрлийг нь ерөөхдөө 0-оос нь 100 болтон тонголж янзлсан. Яаж вэ гэхээр энэ гэрэл нь өөрөө шилэн нүүртэй. Тэгээ хойдолтой жоохон зайтай болохоор дотор талд нь тоноглыг кастомыг ихлээр ерөөхдөө асуудалтай байсан. Тиймээс ерөөхдөө бүх гэрлийн одоо энэ сайн анзааруул за бичлэгэн дээр харагдах энэ гадна талын кейсийн манайхс давхар хаяг реклам хэвлэлийн салбартай. Тэгээд 3D принтерээр хэвлэж хийсэн. Зөвхөн энэ машин зориулж бидэд нэлээд олон хоног ярилцж байгаад яг шийдлээ болоод за гаднахын хэвлэж хийгээд за гадна нь одоо тунгалаг нүүр пластикийн мөн адил хэвлэж хийсэн. За тэгээд дотор талд нь байгаа энэ цавирган Angel Eye гэж ярьдаг. За энэ болохоор хамгийн сүүлийн WRGB буюу эффекттэй бүх өнгөөр хасдаг. За мөн одоо гар утасны аппликейшнаар ерөөхдөө өнгөө солино. За хот дотор хөдөлгөөнд оролцохдоо бол мэдээж энгийн шар буюу цагаан дээр явна. За ямар нэгэн шоу фестивал дээр болохоор өнгөө солиод за нэг орой морой нэг харах үед бол бүх өнгөөр ингээ анивчулдаг дээр тавиад үзүүлчих болно.
За тэгээд хамгийн гол нь дотор талд нь зөв тусгалтай өөдөөс ирж буй машина гэлбуулдаггүй ледлийн цөрлүүлсэн байгаа. За тэгэхээр тусгалж жолоочтой тусгал сайн харагдана. Өөдөөс ирж байгаа зөрж байгаа тээврийн хэрэгслээ гэлбуулахгүй болно гэсэн үг. За тэгээд ерөөхдөө иймэрхүү байдлаар Цэмбэ автогэрэл нь хамтарсан байгаа. Бүгдээрээ сайн байцгаана уу. За VIP Tuning Club House алсагтай. За Обах болон Оба Custom Цэмбэ, за Автохаус Монголиа, за VIP Tuning Club House хамтын бүтээл маань ер нь бол одоо ингээд 100% хүрээд эзэндээ хүлээлгэж өгөхөд бэлэн болсон байна. За энэ машины хувьд гэх юм бол VIP Tuning Club House-аас хийсэн зүйл гэх юм бол за салон дотор нэмэлт дууралтуудыг оруулж өгсөн байгаа. За тэгээ хөгжмөнүүд тал дээр нь саунд тал дээр нь ажилласан байгаа. За мөн багаж нь ширгэж детальгүй байсан багажийг нь одоо бүрэн дүүрэн болгоод чадлын өсгөгч вупер гэх мэтлэн зүйлсүүдийг бас хослуулад хийж өгсөн байна. Энэ машинд ер нь бол хийх юм дээр бас нэлээд ажиллагаатай юмнууд бас их тулгарлаа. Шинэ зүйлс бас их сурлаа. Маш их зүйлсийг бас ойлгож мэдэж авлаа. Миний хувьд бол одоо нэлээ их дуршлаг нэмлээ гэж би бол үзэж байгаа. Тэгэд Автохаус Монголиа, Оба Custom, Цэмбэ тэгээд бүгднтэй хамтран ажиллахад маш их таатай байлаа. Баярлалаа. За сайн байцгаана уу, бүгдний өдрийн мэндийг хүргэе. Автохаус Монголиа байна. За автохаусл Монголд цуврал контентын маань дараагийн машин маань ингээд бэлэн болсон байна. За энэ болохоор 1993 оны Jaguar XJS гэдэг машин байгаа. За энэ дээр манайх уламжлалын дагуу дотор автосалоны интерьер тал дээр ажилласан байж байгаа. За тэгээд ерөнхийдөө бол нөгөө захиалагчийнхаа өөрийнх нь лого бас тэр нөгөө характерыг шингээх гэж, айлгуулах шингээх гэж хичээж хийсэн байгаа. За тэгээд одоо энэ машин маань удахгүй эзэндээ өрөөд хотын гудамжаар хотоо чимээд явах байхаа гэж найдаж байна. За баярлалаа. За сайн байцгаана уу. За манай Oba Customs-ийн өмнө явдаг байсан Автохаусл Монголд гэдэг нэвтрүүлэг маань олон сайхан дүүнертайгаа нийлээд дахиад үргэлжлээд яваад эхэлж байгаад баяртай байна. Бидний энэ удаагийн хамтарсан машин маань одоо энэ Jaguar XJS гэдэг загварын купе загварын машин байгаа. За бид энэ загварын машин дээр бүх төрлийнх нь ажил дээр гар хүрцгээсэн байгаа. За мотор агрегат дээр нь, явах иданг дээр нь, за тэгэл дотор интерьер салон дээр нь, гадны экстерьер дээр нь, мөн Audi хөгжим дээр нь, за тэгээд одоо гадна талын одоо өнгөний шийдэл, ерөнхий дизайныг бол ярилцж байгаад одоо өөрийнх нь имиж болсон энэ логог нь оруулаад тэгээ өөрийнх нь одоо хамгийн таалагдсан гоё гэсэн өнгөнөөс нь олон өнгөнөөс ярилцж байгаад энэ өнгөн дээр шийдээд энэ өнгөөр хийсэн байгаа. За тэгээд одоо жоохон хот маягийн тийм хотын гудмаар гоё унах зориултаар хийсэн болохоор одоо автомат коробтой тэгээд обуудын болохоор энэ хийгээстэй 20 инчийн обууд нэнгэн дугуйтай юм зүйлээр шийдсэн байна. За тэгэл одоо анх хуучин машин гэдэг маань тэгэл задлахаас эхлээл бүх юм нь ер нь жоохон хэцүү байдаг. Хөрсөн болгоно эвдэрдэг, язардаг, хугардаг, хаагардаг. За тэгэл маш олон бэрхшээлтэй асуудал гардаг. Тэгэл тэр болгоныг одоо Монголд бүгдийг шинээр захиалаад аваад хийх боломж үнэхээр хомос байдаг учраас аль болох тэгэл боломжоор нь саадгүйгээр хотын хөдөлгөөнд орох хэмжээнд ингээд бид нар хийдэг байгаа. Ингээд аливаа зүйлийг хийхэд ер нь цаг хугацаа, за тэгээд итгэл найдвар, хүлээлт маш чухал, мөн эдийн засаг маш их хэрэгтэй байдаг. Тэгээд энэ бүгдийг тисэж, дэвчиж хүлээсний үр дүнд ингээд машин маань дуусаад гарч байгаа баа гэж. За хамтарч ажилласан олон залуустай дараагийнхаа гой машинуудыг олныг гаргахыг хүсээрээ. За нөр хүн татвар яах ч яваа.
Машин авъя. Ямар машин? 4 жил үлээлээ. Яа, бас удаа үлээсэн шүү дээ. Бас яарчгүй дэвчээртэй юм. За, сайн ахаа. За. Тэрэмэд. Сюрприз. Хаана вэ? Харин хаав. За, гараад өгч. Хэдүүл одоо зөндөө удаа үлээлээ дисхэн үү? Юу аж юу? Үгүй машин байгаа юм. Чи баг шууд өөр машин. Та ямар машин бэлдээд тавьчих би? Эвдлээ шүү. Хаа? Эвдлээ шүү. Өө амжсангүй шүү дээ. Энийг төр унаа гэж зэ. Угаас яагаад юм бэ? Цаана дуурайд байна да. Ороод байна. Тэ. Мэдсэн үү? Ока гарч. Чамаар лантуу барьж авах гэж бодлоо. Яа. Саяхаас арай л гоё байгаа шүү дээ. За арай л гоё болчих. Сая чи яв гинт сон. Йоо, за. За ямар ч яс аваа твцсэн бахад. Яа, ер нь л твчтiin доо тэгэл твчээрээ ард юм харагддаг байхгүй юм. Тэгээд донд нь гой их болно шүү дээ бас. Йоо, гэтээ өнгө нь ямар гоё болсон бэ? Яг ярьсан хоёлыг ярьсан өнгө мөн байгаа. Тэ. Орой болохоор их жоохон ягаараа. Йоо. Ямар гоё болсон. Ободоо сольсон нь олж тэ. Харин тийм байгаа шүү дээ. Угаас хамгийн чухал тэр байхгүй. Тэгэл боломжоор гэдэг шиг тэгэл ямар ч байсан ард нь гарлаа шүү дээ хэдүүлээ. Тэглээ тэ. Хэцүү байсан биз дээ. Яг нөгөө миний машиныг авраач гэдэг Обо Кастус нөгөө нэвтрүүлэгт оролцлоо. За ямар ч байсан тэгээд Монголдоо шүү дээ хэдүүлээ тэгээд нөхцөл байдалтай тааруулаад боломжтой тааруулаад тэгээд ямар ч байсан 4 жил үлээх шүү дээ. 4 жил үлээс яг зүгээр яг барьж аваад ноцсон нь бол бага л да зүгээр нэг 6-7 сар л байгаа шүү дээ. А тэрнээс наагур тэгээд дондор нэг завсардах юм нөгөө ковид болоод тэгээд бүх юм шал өөр болгоцсон. Ковид болоод ерөөсөө энэ зах зээлийн хаан шүглээ ингээд бүх юм өөрчлөгдсөн тийм. Яа, тэгтээ тэрийг ингээд бас давсан. Төвчөө давлаа шүү. Давсан биз дээ. Хэлээ тий. Наагич бас адилхан. Эргүү эмэлтмөр харасандаа ингээд тийм шүү. Зорьсондоо хүрдгийг, ер нь хүрдгийг цаг хугацааны асуудал. Бас эдийн засаг санхүүгийн асуудал тийм. Зөндөө юм байдаг. Хөгжмийн жоохон жангал да. Сабд нь яг чамд яг тааруулсан болоо. Тэгэхгүй болохоор мэдээ наад чи нөгөө автомат юунууд нь бүгд компьютер бүгд удаа. Шин биш мөртлөөсөө шин юм шиг байгаа үстэй. Хойно тэ. Ерөнхийдөө урдаг моторууд нэг штэ бас тодорхой хэмжээгээр. Даал болоход ингээл нэг сарампаа юм байлгахгүй шиг. Хичээсээр байгаа тэгэл олон хүний энэ зүтгэлээр дууслаа да. Юу мó гоё болсон штэ. Өөрөөрөө гоё амтсан чи яа. Болцсон байгаа үс. Нэрээ юу юм а таас аа? Хэцүү штэ мэд бас тэгэл. Бүх юмыг тэгээд нөгөө шин машины өртөг ямар байдаг лээ, шин юм ямар байдаг лээ тийм үстэй. Тэгээд бид нар бол бас боломжийн хэмжээгээр бас чадах хэмжээгээр ингээл хийсээр байгаа. Ямар ч ясад ард гардыг. Одоо дахиад 2 байна. Одоо 2-ыг гяс яахгүй бол яг шам шиг зөндөө удаа хүлээсэн. Одоо бас мангар хэцүү байгаа штэ. Манай дөөлөө айц. Бичээг юм уу? Хой харагч байна. За би нэг хитэн гой зураг мөр дарна. Зогч нөө. Амар чиг барьж. Энэ гэрлэн дээр нь хүртэл дахиж бүгд ажилласан шүү дээ.
Одоо энэ гэрэлжийг янз янзаар гоё өөрчлөгдөндөө линзтэй бүх юм нь айгүй гоё. Дохио нь болохоор энэ нь бас тэр хажууд нь шинээр дохио мөх байсан. Тэгээ салууны жоохон орчин үеийн нөгөө шийдлэр нэг тийм гоё хар дүүптэй юм шиг болгоо тэгээ ийц. Шантрахад бол ойрхон юм байлээ. Амархан шүү дээ. Тэгээд болов тэгээд болов. Хаяа болоод тэгэл хичээхээр тэгэл ард нь гардаг л. Чи бичээгүй юм уу? Обудаараа гитар тоглоо. Бид тэр нэг гой зураг дарчих. За ямар ч гэсэн ингээд нэг мөрөөдлөө гоё бүтээж байгаа юм шиг гоё. Үнэхээр бас ингээд хүн болгоны дотор нэг хүүхэд гэж байдаг. Тэр хүүхэдтэй бол авар асар ихээр баярлуулж байгаа. Өнөөдрийг бас ингээд хамтдаа бүтээлцсэн те энэ бол миний хувьд бол бас том уран бүтээл. Тэгээ энийг бүтээлцэж ард нь гарсан Oba Customs-ийн хамт олонд бол үнэхээр их баярлж байна. Oba ахтайг бол битээр чи бол барилдаж авах нь олгүй л заримдаа бол залгаал. Би чинь бас нөгөө эмоцтой хүн чи эмоцлон тэгэл ах чинь бас өөрөө характертай. Битээр чи нэг авалцахаараас авалцаж өгч. Маргаашнаас нь инээцгээгээл. За ах эндөө яах вэ? Би нэг бол энийг чинь би өөрөө хэлсэн шүү те. Өөрөө яалаа шүү гэл ингээл айгуу гоё юм болдог. За тэгээ миний хувьд бол яг энэ бол 1983 оны Jaguar XJS гэж загвар. Тэгээ яг миний одоо 2016 он гэдэг чинь ер нь яг 20 настай байх үеийн бүхий л ингээд гоё дурсамжтай бол ингээд салшгүй одоо нэг хамт одоо байсан машин маань. Тэгэхээр миний одоо яг одоо 20 насны яг тэр дэггүй байсан бүх гоё memoryтэй энэ машин хамт орж байгаа учраас би энийг ингээд дахин өөрөө ингээд бүтээгээд одоо тэр шинэ memory-г ингэж бүтээж байгаадаа бол миний дотор бол одоо айгүй гоё ингээд нөгөө Pimp My Ride гэдэгтэй миний машиныг аваараш гэдэг нэвтрүүлэгт яг ингээд багтаа үздэг нэвтрүүлэгтээ ороод авсан юм шиг сайхан боллоо. Тэгээд бүгдээрэнд нь 80 замын бас өлжтэй сайхан ерөөлийг төвшүүлээ. Тэгээд Oba ахыхаа ингээд бас хүүнэр найз нөхөд хамтарч ажилласан бүх хамт олондоос баярлалаа гэдэг хэлье. За манай Oba Customs-ийн автобусл Монголд гээд нэвтрүүлэг маань ерөнхийдөө олон сайхан сэтгэлтэй дүүнертэй хамтраад үргэлжлэхээр болоод ингээд хамтарсан ихний 1-2 бүтээлүүд гараад явж байна. Тэрний нэг маань одоо өнөөдөр энэ ангууч дүүгийн маань гоё ягвар ингээд эзэндээ очиад биелээ болоод байж байна. За тэгээд дараагийн гоё машинууд маань тэгээд автобусл Монголд гээ нэвтрүүлгээрээ үргэлжлээд явах болно. Тэр бүгдийг та бүхэн маань ширтэн суугаараа. Удахгүй пэйжүүдээр яваад эхлэх баг. За баярлалаа. Дахин уулзъя. Oba Customs. Oba Customs.